Байхын тулд сонсох төөн гээд Библи унших мөнгө ирлийг Бурханы үгнээс дамжуулах баяр сайхан алгч нэг Бурхан өнөөдөр бидэнд илгээжээ. Нүг сонсоё. Тангарагаасаа няцагчд болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ. Энэ нь надад даалгацсан ивэлт Бурханы алдрын сайн мэдээний даваа юм аа. За бүгдээрээ сайн байцгаана уу? Эзний өдрийн минь төргий. Эзний үйл дүүрэн байна уу? Амен. За тэгээ бүгдээрээ хамтдаа нэг удаа эзний үгийн төлөө залбирцгаая гэж уриалж байна. Тэгээд эзэн энэ өнөөдрийн үгээр дамжуулаад та бидний зүрхэнд түрээж, та өөрийн үгээр дамжуулан бидний амьдралыг өөрийнхөө сайн тааллын дагуу шинчилж, өөрчилж өгөөч гэж нэг удаа залбирцгаая. Учир нь бидний мэдж байгаачлан энэ үг бол хэн нэгэн зохиолчийн бичсэн уран зохиолын үг биш, тийм ээ? Хэдийгээр Бурхан хүнээр дамжуулж бичсэн боловч Бурхан өөрийн ариун сүнсээрээ онгод оруулан бичсэн учраас энэ бол Бурханы үг байгаа. Энэ Бурханы үгээр дамжуулж Бурхан бидний хүнийг болгоны дотор өөр өөрөөр ажилдаг учраас энд хамгийн гайхамшигтай нууц нь оршдог. Тэгэхээр бүгдээрээ эзэн ариун сүнс Бурхан минь та бидний зүрхэнд ажиллаач гэж хамтдаа нэг удаа залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Та бидэнд энэ сайхан өглөөг зөвшөөрч өгсөн учраас танд баярлалаа. Энэ сайхан нарыг, энэ сайхан дулаахан өдрийг бид нар зөвшөөрч хамгийн гол нь энэ өдөр бид нар хаа нэгтээ өөрийн хүссэн зүйлээ хийхэд явах жахын оронд харин таны өмнө ирээд таны үгнээс суралцах, таныг магтан дуулж танд залбирах тэр боломжийг өгж байгаа учраас таньда талархаж байна. Та бидэнд энэ сайхан эрх чөлөөтэй тусгаар тогтносон их орныг өгсөн учраас эзэн биднийг хамтдаа цуглан таны өмнө мөргөл өргөхийн эрх чөлөө өгсөн учраас бид талархаж байна эзэн. Тэгвэл эзэн минь танаас ирсэн энэ ивэл өрөөлийг бид дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байна. Харин энэ цагт бид таны үг рүү анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Тэгээ эзэн бурхан минь та өөрийн үгээр дамжуулан бидний зүрхэнд түрээж. Та өөрийн үгээр дамжуулан бидний сүнсэнд түрээж. Эзэн та өөрийн үгээр бидний амьдралыг шинчлэн өөрчилж өгөөч гэж танаас залбирanгуйж байна. Тэгээд таны үгийн толинд бид өөрсдийнхөө амьдралыг харахтаа эзэн таны өмнө тааламжгүй байгаа тэр зүйлсийг ч гэсэн олж хараад эзэн таны үгээр угаагдан цэвэрлэгдэхийг хүсэж байна. Та өөрийн ариун сүнсээр биднийг шинчилж өгөөч. Энэ цаг ихнээс нь дуусал таньда өргөн даатгаж бас ирж амжаагүй байгаа ахын дүүсээ хаа байгаа газар нь таны ивэл өрөөл бэлхэн буугасаа хэмээн хүсэн өрөөж Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн залбирч байна. Амен. За тэгээ бүгдээрээ хамтдаа 1-р Тимот захидлыг үзэж эхэлсэн байгаа тийм ээ. Тэгэхээр Паулийн бид нар өмнө нь Ром захидлыг үзсэн. Тэгээ Ром захидлын нэг онцлог ялгаа юу бусад захидлаас ялгаа нь юу байсан бэ гэхээр Паул өөрөө Ромын чуулганыг үүсгэн байгуулаагүй. Нэгдүгээр. Хоёрдугаар Ромын чуулганы яг дотоод асуудал, яг тэнд ямар бэрхшээл тулгараад байгааг Паул сайн мэдэхгүй байна. Тийм учраас тэднэрт илүү өөрийнхөө дараагийн очих аялалд бэлтгэх үүднээс илүү онлын шинжтэй тийм захидлыг бичиж илгээсэн. Тийм учраас Ром захидалтай холбоотой бидний номлолууд нэлээд онлын шинжтэй байсан. Захидал бол илүү хувийн шинжтэй, илүү практик шинжтэй болж байгаа. Яг тэгэхээр Паул өөрөө сайн мэдээний 2 дугаар аяллахаа үеэр хэрвээ бид нар Үлс номын 16, 17, 18, 19 дэх бүлгүүдийг харах юм бол Паул сайн мэдээнийхээ 2 дугаар аяллахын үеэр Эфес хотод чуулган тайрсан ба. Ер нь бол 1-р аяллахын үеэр Эфес хотоор дайрсан. Гэхдээ удаагүй. 2 дугаар аяллахын үеэр чуулган тариа тэндээ 3 жил болж байгаа. Тэгээ 3 жил болсны дараа яах вэ? 2 дугаар аяллаа үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл Эфесийн яг өөрийнхөө үүсгэн байгуулсан чуулганыг өөрөө багаас нь 3 жилийн турш сургасан тэр чуулганы асуудлын талаар Паул энэ захидлыг бичиж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ одоо Паулийн 1-р Тимот захидал бичигдэж байгаа цаг үе бол Эфесийн чуулган байгуулагдаад нэг 10 гаруй жил болчихсон ийм цаг үе байгаа. Өөрөөр хэлбэл энд нэг 10 гаруй жил болцсон цуглаанд болж байгаа асуудал яригдэж байна гэсэн үг.
Хэрэв бид нар Үйлс номын 16 дугаар бүлгийг харах юм бол Паул Галатийн хотуудаар тийм ээ Икониум, Лустр, Дерб хотуудаар явж байхдаа Тимоттай уулзж байгаа тийм ээ. Тэр үе Тимот нэг 16-20 орчим настай байсан гэж үзсэн. Тэгээ Тимотыг аялалдаа аваад явсан. За тэгээ мэдээж хэрэг Эфесийн чуулганыг тарихад бас Тимот хамт оролцсон байж таараа тийм ээ. Ингээд явсан. Одоо бол тэр цагаас хойш 10 гаруй жил өнгөрсөн гэсэн. Өөрөөр хэлбэл Тимот тэр үед нэг 16-аас 20 настай байсан бол одоо нэг 28-аас нэг 32 3 настай залуу болсон гэсэн. Тэгээ Паул яг уу Эфесийн чуулганыг Тимотод хариуцуулж үлдээгээд Македон руу явсан тухайгаа энд бичсэн байж. Тийм учраас би 3 дугаар ишлэлээр гарч ийн тийм ээ. Би Македон руу явахдаа Эфест үлдээч гэж чамаас гуйсан нь гэж хэлж. За тэгэхээр одоо би энэ загтал бичигдсэн ерөнхий түүхэн нөхцөл байдлыг бүгдээрээ төсөөлж авах гэдэг юм тийм ээ. Тэгвэл энд юу яригдчихэж байгааг ойлгоход илүү амар бол. Тэгэхээр нэг талаас Паулийн өөрийнхөө явж сайн мэдээний аяллаар явж 3 жилийн турш Паул өөр айлч хотод ийм удаан саатаагүй. Дараа нь Коринтод 18 сар болсон. Би андуурч яриад байна. Эфес юу лээ? Сайн мэдээний 3 дугаар аяллаа үеэр гэсэн үг. Эфест тийм ээ. 2 дугаар аяллаа үеэр дайраад өнгөрч байгаа. 3 дугаар аяллаа үеэр 3 жил болж байгаа. За. 2 дугаар аяллаа үеэр Коринтод 18 сар болсон. 3 дугаар аяллаа үеэр Эфест 3 жил болсон. За энээс удаан айл нэг хотод байгаагүй. Тэр утгаараа Коринтын чуулган, Эфесийн чуулган хоёр бол яг Паулын яг уу гардаж байгуулж өсгөж торниулсан чуулганууд байхгүй. За. Тэгээд энэ удаад Паул Македон руу явхаар болоод Эфест Тимотиг үлдээсэн байна. Үлдээч зүгээр үлдээгээгүй гуйсан байна. За чи үлдэх хэрэгтэй байна. Үлдэхгүй бол болохгүй байна гэж. Тэгээд 30 гаруй настай залууг тэнд Эфесийн чуулгануудыг харгалзуулахаар үлдээсэн байна. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эфес гэдэг бол ганцхан чуулган биш байхгүй. Эфес хотод байгаа олон чуулганы асуудал яригдчих. Олон гэр чуулганууд байгаа. Олон ахлагчтай. А гэхдээ одоогийн Улаанбаатарын чуулгануудаас ялгаатай нь тэд нар ерөнхийдөө бид нар олон чуулган боловч ер нь Эфесийн чуулган гэдэг нэг овогтой нэг чуулган гэсэн ухамсар бол байгаа. Гэхдээ нэг чуулганы салбар эсийн бүлгүүдийг бодвол илүү бие даасан шинжтэй ийм чуулганууд байж байгаа. Тэгээ хэрвээ бид нар Үйлс номын 20 дугаар бүлгийг харах юм бол Паул 3 дугаар аяллаасаа буцах замаараа тийм ээ Эфесээр дайралгүйгээр ойрхон очиод Эфесийн ахлагч нарыг дуудаад уулзсан тухай өгүүлж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл 3 жилийн дараа аль хэдийн Эфесийн чуулганууд ахлагчтай болчихсон, удирдагч нартай болчихсон байна. Гэхдээ сонирхолтой нь 20:17 дээрээс харах юм бол Паул тэднэрт нэг зүйлийг хэлж загсан байгаа тухайн үед. За би эндээс харъя. 30 дээр хэлэхдээ та нарын дундаас дагалдагчдыг өөртөө татах гажуу зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ гэж хэлсэн. 29-р эшлэлээр намайг явсны дараа сүргийг үл өршөөх хэрцгий чоннууд та нарын дунд орно гэдгийг би мэдж байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Паул 3 жилийн турш босгосон чуулгана ахлагч нарт нь даатгаад үлдээгээд явж байгаа. Тэгээ ахлагч нартай нь уулзахдаа хэлж байна. Та нарын дундаас яг энэ хонин сүргийг дундаас нь хагаралдуулах хүмүүс гарч ирнэ гэдгийг би мэдж байна. Мэдээж ариун сүнсээр бурхан тэрийг сануулсан байна. Тийм учраас Паул энийг хэлсэн. Тэгэхээр одоо энэ цагаас хойш хэдэн жилийн дараа энд юу болж байгаа вэ гэхээр яг тэр үйл явдал биелэлээ олчихсон байгааг харж байна. Тэгээ өөрөөр хэлбэл чуулган дотор аль хэдийн яасан хуурамч багш нар гараад ирцэн байж байгаа. За. Тэгэхээр бид нар Паулийн үйлчлэлийн талаар нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Паул бол зүгээр нэг юм бид нар бодохдоо илгээлтээр явцгаая гэж яваал хамгийн ихэнд орсон хоттой ороод дахиж хоттой ороод яваад байсан тийм биш үү. Паулийн илгээлтийн аялал дандаа яг хөө стратегийн түшиц хотод хамгийн түрүүнд очиж. Тэгээ тэндээ стратегийн түшиц чуулгануудыг байгуулж. Тэгээ тэндээсээ дараагийн илгээлт нь автоматар хийгдээд явдаг. Ийм зарчимтай. Тэгэхээр Паул 3 зүйлийг хийдэг байсан. Хэрэв бид Үйлс номыг анхааралтай судлал. Тэр нэгдүгээр стратегийн түшиц хотод очиж сайн мэдээ тараадаг. Хоёрдугаар тэр хотод чуулган байгуулдаг, ахлагчийг томилдог. Гуравдугаарт яг хөө тэр чуулганаа хөлөө олж жигдэртэл нь дэмжлэг үзүүлдэг. Ийм зүйлийг бүх хотод очиж байгаа. Гэхдээ хэрэв бид нар харах юм бол Тесалоник байна, Коринт байна, Афин ч юм уу дандаа ийм стратегийн хамгийн том гэсэн хотуудад очиж. Тэгэхээр Эфес чуулганы хувьд бол маш стратегийн түшиц чуулган хот байж байгаа. Яагаад тэгэхээр тухайн үеийн одоогоор бага Аз тийм ээ Туркийн газар нут. Тэр бүс нутгийн хамгийн баян чинэлэг хүчрэхэг хамгийн том хот байхгүй. Эдийн засаг, улс төр соёлын хамгийн холбоос болсон хот.
Хэрвээ тэндээс баруун тишээгээ явах юм бол Лустер, Дерб, Икониум гэдэг хотууд бол хажууд нь жижигхэн тосгонууд байхгүй. Тэгэхээр Паул тийм учраас Эфесийн чуулганд маш их ач холбогдол тавьж 3 жил үйлчилсэн, ахлагч нарыг томилсон, тэгээ явсан. Тэгтээ яг Паул нэг зүйлийг мэдчихсэн, тэнд хуурамч багш нар гарч ирнэ. Тэр тусмаа тэр олон жил болсон итгэгч нар дундаас гарч ирнэ гэдгийг мэдчихсэн. Тэгээд үнэхээр одоо Эфесийн чуулган байгуулагдсанаас 10-аад жилийн дараа 1-р Тимот цагтл дээр бид нар ирж байна. Одоо ингээ 10 жилийн дараа харсан чи яасан. Үнэхээр тэр хуурамч багш нар гараад ирчихсэн. Чуулганыг үүмүүлээд эхэлчихсэн байж. Тийм учраас Паул Тимотос гуйсан байна. Тимот ч Эфест үлдэх тийм сонирхолтой байгаагүй юм шиг байна. Тийм хил амтай хэрүүл шуугаатай газар яшиг. Тэгээ Паул гуйсан тий. Би чамайг Эфест үлдээч гэж гуйсан юм аа гэж. Тэгэхээр яагаад гуйсан бэ гэдгийг дараа нь хэлж байна тийм ээ, энд хэлсэн. Чи зарим хүмүүст зааварлах. Гэхдээ юуг зааварлах гэсэн? Өөр сургаал заахгүй байхыг зарим хүмүүст зааварлах гэж хэлсэн. Тэгэхээр Эфест Тимотиг үлдээчээ гэж Паул гуйсан байна. Хоёр зорилготой. Эхнийх нь юу гэж хэлсэн? Хэсэг хүмүүс тэнд юу хийгээд байсан байна? Библийн дагуу биш өөр сургаалыг заагаад байсан. Чуулган дотор. Тийм учраас тэд нарыг Библийн дагуу биш сургаалаа зогсоо гэдгийг зааварлаа гэж эхний даалгавар. Хоёр дахь даалгавар нь 4-р эшлэлээр мөн итгэлээр Бурханд үйлчлэхийн оронд маргаанд хүрэгдэг домгууд болон үл төгсөх угийн бичгүүдэд анхаарлаа хандуулахгүй байхад чамаар зааварлуулах гэсэн хэрэг юм а гэж хэлсэн. Тэгэхээр тухайн чуулганд хоёр асуудал байна тийм ээ. Нэг талаас нэг хэсэг хүмүүс гарч ирээд юу хийж ирсэн? Библийн дагуу биш сургаалыг зааж ирсэн. Өөр сургаалыг зааж ирсэн. Нөгөө хэсэг нь юунд анхаарч байна? Итгэлээрээ үйлчлэхийн оронд ямар ч үр дүнд хүрэхгүй зүгээр маргаанд хүрэгдэг тийм үлгэр домог, үл төгсөх уургийн бичиг, элдв бусын ярианд анхаарлаа хандуулад нөгөө Бурханд итгэлээрээ үйлчлэлээ хайчихсан. Ийм асуудал Эфесийн чуулганд нүүрлсэн. Тэгэд үүнийг шийдэхийн тулд чи үлдэх хэрэгтэй байна гэж Паул хэлж байгаа. Яг бол Паул Эфесийн чуулган хайран байсан. Тийм ээ? Паул яг уу Эфесийн чуулганыг ямар стратегийн түвшинс чухал чуулган болохыг мэдж байгаа учраас. Магадгүй Колосын чуулган бол Эфесийн чуулганаас таригдсан баг тийм ээ. Ингээд явцсан. Тийм учраас тэр чуулганыг асуудлыг шийдэх нь Паулийн хувьд нэн чухал учраас хамгийн чухал гэж үзсэн Тимотиг үлдээсэн. Хоёр асуудал. Хуурамч багш нар нэг талаас хуурамч сургаал зааж ирсэн, нөгөө талаас итгэгч нар нь үр дүнд хүрэхгүй үлгэр домог маргаан мэтгэлцээнд анхаарлаа хандуулж ирсэн. Яагаад тэгэхээр нэг талаас аргагүй. Хэрвээ Эфес хотыг харах юм бол тэд нар нэг талаасаа Азийн соёлын зах дээр байж байгаа. Нөгөө талаас Грек Ромын соёлын зах дээр яг ингээд дунд нь байж байгаа. Тэгэхээр учраас хоёр соёлын дунд ингээд хавчуулагдсан юм хот байж. Тэгэхээр хэрвээ та нар санаж байгаа бол Грек Ромын үлгэр домгуудыг мэдэн штэ тий. Посейдон, Зевс гэл ингээд бурхадтай тий олон янз. Тэгээ тэр бурхны Посейдоны хүн болж төрөөд гэдэг ингээд тий. Хагас бурхан Демигод тэгээ хагас бурхан болж ирээд Геркулес энтер гэдэг ингээд хагас бурхтай байж байдаг тий. Үлгэр дом. Тийм учраас нэг талаас Грек Ром соёлтой хүмүүс Есүст итгэхэд их амархан байсан. Яг тэгэхээр тэдний итгэж ирсэн үлгэр домог дунд нь угаасаа бурхан хүн болоод дунд нь амьдэрсэн тухай зөндөө домог байгаа. Гэхдээ Есүс Христос ялгаатай тэд нар хагас бурхан хагас хүн. Одоо хамгийн бидний сайн мэддэг бол Геркулес байна тий. Эсвэл Персеус ч гэдэг юм ингээд домог. Тэгэхээр одоо хүмүүс яаж юм тийм маргаан руу орж эхэлж тийм юмыг сонирхож эхэлсэн ба шүү. Есүс үнэхээр хагас хүн үү, хагас бурхан уу, Посейдон бурхан чинь Есүсийн эцэг мөн үү биш үү гэдэг ч юм ингээд маргалдаж эхэлж. Тэгээ энэ эцсийн нүндээ юунд ч хүрэхгүй. Зүгээр л цаг үрсэн дими маргаан байсан. Гэхдээ Эфесийн итгэгч нар яаж юм тийм зүйлд илүү анхаарлаа хандуулад явчихсан байж. Тэгэхээр энэ зүйлийг та нар битгий анхаараач. Хань итгэлээр эзэндээ үйлчлээч. Би үнийг хайрлаач гэдэг зүйлийг Тимотоор заалгахын тулд Паул үлдээсэн байна. За одоо бүгдээрээ цаашаа үргэлжлүүлээд уншия. Энэ дээр илүү тэр нөгөө хуурамч багш нарын тухай өгүүлж байгаа. Энд ингэж хэлсэн. Зааварчилгааны зорилго нь. За одоо бүр тодорхой хэлж байна те. За би чамайг гуйгаад үлдээсэн юу гэсэн? Хоёр зүйлийг зааварчил. Хуурамч багш нарыг болвол утга учиргүй энэ маргаан мэтгэлцээнийг зогсоо. Үүний цаад зорилго нь 5 дугаар эшлэлээр цэвэр зүрх сайн мэс чанар хийгээд хувиршгүй итгэлийн хайр юмаа гэж хэлсэн. Зарим нь эдгээрээс няцаж дими чалчаанд хэлбийж. За одоо нөгөө дими чалчааг гаргаад байгаа худлаа сургаал заагаад байгаа хүмүүсийн тухай ярьж 8 дугаар эшлэлээр 7 дугаар эшлэлээр тэд хуулийн багш байхыг хүсдэгч
юу хэлж, юу баталж байгаагаач ойлгодоггүй ажээ гэж хэлсэн. Тэр эндээс юу харагдаж байна? Тэр хурамч багш сургаал заагаад байгаа. Эсвэл элдв янзын үлгэр домог яриад байгаа тэр хүмүүс, тэр итгэгч нар юу хүсэж байна гэж хэлсэн. Хуулийн багш болохыг хүсэж. Хуулийг заадаг, тэ? Хуулийн үйлс, хуулийн тэр хэм хэмжээ, тэр стандартыг зааж тэрүүгээр итгэгч нарыг тэ зарим нь шүүж, зарим нь одоо ингэж ялгаж яг тийм байдлаар тэрийг өөрөө сахиж байгаа гэдгээ харуулах замаар хүндлэгдэхийг хүсэж байгаа ийм хүмүүсийн тухай ярьж. Гэхдээ Паул энд нэг чухал зүйлийг хэлсэн. Тэд нарыг юу гэж хэлсэн бэ гэхээр тэд нар уг нь хуулийн багш байхыг хүсдэг, гэхдээ юу баталж байгаагаа, юу ярьж байгаагаа яасан? Ойлгодоггүй маа гэж хэлсэн. Мэдэхгүй байна гэж хэлсэн. Өөрөлдөө тэд нар хуулийн багш болохыг хүсэж байгаа ч гэсэн хуулийн амин сүнс нь юу болохыг тэд нар мэдэхгүй байгаа маа гэж хэлсэн. Тэгэхээр би чамд тэр хуулийн жинхэнэ амин сүнс болох тэр зүйлийг заагаасаа. Тэрийг зааснараа тэр буруу гажуудлыг зогсоогоосоо, тэр буруу заагдаад байгаа сургаалыг зогсоогоосоо гэж хүссэндээ үлдээж байна гэж хэлсэн. Тэр өнөөдөр би энэ хэсгээс та бүхэнтэй яг энэ хуулийн амин сүнс болоод байгаа тэр зүйлийн талаар, тэр зүйлийг үйлдэхэд хүргэдэг тэр гурван чухал хүчин зүйлийн талаар хуваалцах гэж бэлдсэн байна. Хэрвээ бид нар Матай номыг харах юм бол, тийм ээ, 22-ын 36-аас 40-тээр нэг фарисей хүн Есүсийг сориод асуудаг, тийм ээ, юу гэж асуудаг вүлээ? Хуулийн хамгийн агуу нь юу вэ гэж, тийм ээ. Тэгээ Есүс хэлдэг үстэй. Бурхан эзнээ хайрал, хөршөө өөрийн адил хайрал. Ерөөсөө энэ дотор л хууль болон иш үзүүлэг бүхэлдээ багтдаг юм а гэж хэлсэн. Өөрөлдөө Есүс Христ ч тодорхой зааж ирсэн, Паул ч тодорхой зааж ирсэн нэг зүйл юу вэ гэхээр үнэн дээр хуулийн амин сүнс бол хайр юм а гэдэг хэлж байна. Хууль бол бие бинийгээ цавчих зэвсэг биш юм а. Харин хуулийн цаана оршиж байгаа амин сүнс нь хайр юм а гэдгийг хэлж байна. Харин тэр хайраас холдсон тохиолдолд нөгөө олон жилийн сурсан Библийн мэдлэг, нөгөө хууль, дүрм болно болохгүй гэсэн мэдлэг маань яах вэ? Хайргүй болоод ирэхээр хэрэгсэл болж эхэлж. Янз бүрийн зүйлийн хэрэгсэл. Бусдыг өөрийнхөө төлөө ашиглах, манипуляц хийх хэрэгсэл болд. Бусдыг дургу нэгнийгээ буруутгах хэрэгсэл болд. Хин нэгнийг цавчиж яллах хэрэгсэл болж байна. Тийм учраас Паул тэр хүмүүсийн тухай юу гэж хэлсэн бэ? Тэд нар юу ярьж байгаагаа, юу зааж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн. Яагаад мэдэхгүй байгааг гэвэл нэг ишлэл ухраавал тэд нар нэг зүйлээс холдсон гинэ. Нэг зүйлээс няцаж холдсон. Тэр юу вэ? 5 дугаар ишлэлээр тэр бол хайр. Тэд нар хайраас холдсон учраас гажуутсан. Тэр гажуутсан зүйлээрээ яг бусдыг өмүүлж байна гэж хэлсэн. Хайрын тухай ярьсан. Есүс Христ ч гэсэнтэй хайрын тухай ярьж байсан тийм. Хөршөө хайрал, Бурхнаа хайрал. Энэ дотор бүх иш үзүүлэг, бүх хууль багтдаг юм аа. Тэгэхээр хайрын тухай ярих юм бол гоё л доо. Бид нар итгэж бидний хувьд хайр гэж ярихаар хамгийн түрүүнд Галаат 5:22 гэж сандаг тийм. Ариун сүнсний үр жимс бол хайр юм аа гэдэг. Өмнө ч гэсэн бид нар Ром загтал дээр ярьж байсан тийм. Хайр бол зүгээр онлын ойлголт хийсвэр бодол биш. Энэ бол үйлдэл гэдэг тухай ярьж байсан. Гэтэ тэр үйлдэлд хүргэдэг зүйл бол ариун сүнсний үр жимс гэж бид нар нэг талаасаа бол мэднэ. Тэр заримдаа нэг ийм асуудал тодорхой олон жил цуглаанд явсан итгэгчнэрийн дотор бий болчихдээ. Тэр юу вэ гэхээр окей, хайр бол ариун сүнсний үр жимс юм чинь. Ариун сүнс миний дотроос хайрыг гаргахгүй бол би хайрлаж чадахгүй тий. Надад заримдаа нэг тийм бодолтой байдаг байсан үе би. Ариун сүнс л миний дотроос ажиллахгүй бол би юу ч хийж чадахгүй. Тийм ч ариун сүнс ажиллаа их л хүлээ. Гэт ингээд өөрийн зүгээс ямар нэгэн үйлдэл байхгүйгээр зүгээр л ариун сүнсэнд ингээ хайцсан. Гэтэ хэрвээ бид нар харах юм бол бурхан хизээч яах вэ? Зөвхөн ариун сүнсээр эсвэл зөвхөн хүнээр гэж ажилт. Энэ хоёрын дандаа хамтын ажиллагаагаар ажилтгийг бид нар харж байгаа. Мэдээж ариун сүнсний хүчээр бид нар хийж байгаа. Гэтэ ариун сүнсний хүчээр хийн гэдэг нь би ингээл байжс ч ариун сүнс намайг хөдөлгөөл ингээл хийж байгаа тухай биш тийм. Харин би хүсэл зоригоороо үйлдэнэ. Гэхдээ ариун сүнсний хүч энд орж ирэх үед яах вэ? Миний өөрийн хүчээр хизээж хийж чадахгүй тэр төвшөнд. Тэр цар хүрээгээр, тэр зориулалтаар, тэр хүсэл тэмүүллээр биднийг үйлдүүлдэг. Есүс Христ ч гэсэн биднийг аврахын тулд загалмаагаа үүрээд явсан ба. Голготын толгоор. Есүс замдаа загалмаагаа даагаагүй унсан шүү дээ. Та нар мэднэ шүү дээ. Тэгээд Күрэнээ Симоныг гаргаж ирээд үүрүүлсэн.
Биднийг аварсан аврагчийн загалмайг нэг хүн үүрсэн байхгүй юу? Бас замд нь. Тий. Эндээс би юу айгу удаан бодчихсон энэ түүхээс. Тэгээ би юу бодсон бэхээр Бурхан үнэхээр бидний авралын ажилтч тэр, бидний ариун сүнсээр удирдуулж байгаа энэ итгэлийн амьдралын үйлс дундч тэр дандаа хамтарч ажиллаж. Бидэнтэй болон ариун сүнс хамтарч. Тэгэхээр энд хайрын тухай ярихдаа нэг зүйл сонирхолтой байна. Ариун сүнсний бэлэг болсон хайраас тэд нар холдсон байна гэж хэлэв. Харин энэ хайрыг 3 зүйлтэй холбож тайлбарласан байна. Их сонио. Тэгээ би энэ 3 зүйлийн тухай та нартай хуваалцмаар. Энэ 3 зүйлээс нэгдүгээр юу гэж хэлсэн бэ? Цэвэр зүрх. Сайн мэс чанар, хувиршгүй итгэл гэж. Энэ 3-аас гардаг хайр байхгүй учраас тэр хүмүүс хайраас холдсон. Нэгэнт хайр байхгүй болсон тохиолдолд тэр хүмүүсийн хуулийн, Библийн мэдлэг болгоно нь яах вэ? Зэвсэг болж өрч. Тэгээд чуулганыг хагалж гин, итгэгч нарыг зохиж гин, янз бүрийн байдал. Эфесийн чуулганыг Паул өөрийн гараар байгуулсан гэж байна. Коринтын чуулганыг бас Паул өөрийн гараар байгуулсан байхгүй. Гэхдээ энэ хоёр чуулган тэнгэр газар шиг ялгаатай. Хэрвээ бид нар 1-р Коринт загтлыг унших юм бол тэнд юуны тухай гарч. Нөгөө Коринтын чуулган чинь нөгөө садар самуунд автцсан. Ёс бус байдалд автцсан. Хагарал хуваагдалд автцсан. Ийм бүр нэг ийм замбраагүй чуулган харагдчих. Тэгээ цуглаан муглаанд бүр ингээ хөл толгой нолтгоо байлцсан ингээд тий. Сүнслэг байдал нь хүртэл ингээ бүр ингээ утгалтсан. Нэг тийм цуглаан харагдаад байна. Өөрөлдөө эрх чөлөөгөө бүр ингээд хитрүүлэн эдэлсэн нэг юм тийм нөхцөл байдал харагдсан. Агтл нөгөө талд Эфесийн чуулган бол эсэргээр тэд нар тийм эмх замбраагүй тийм садар самуу юм алга. Гэхдээ тэд нар донд юу байж байна? Хуулиар зэвсгэлсэн хэсэг нөхдүүд байж байна. Тэд нар цуглааныхаа итгэгч нарыг хагалж, хувааж, өөр сургаал зааж, тэгээ өөрийгөө дүгийлгэж би хуулийн багш гэж тийм. Ингэж явж. Гэхдээ яг Паул энэ хоёр чуулганд аль алинд нь ерөөсөө хайрын тухай ярьсан. Хэрвээ та нар санаж байгаа 1-р Коринт 13 дугаар бүлэгтэр хэлдэг биш. 12 дугаар бүлэгтэр нөгөө сүнслэг бэлэг авьяасуудын тухай ярьж яснаа эдгээрээс илүү агуу зүйлийг би та нарт хэлье. Энэ бол хайр юм аа гэж байна тийм. Хэрвээ хайр байхгүй бол би яг хөнгөнөх харанг болно. Цангинах цам болно гэж байна. Миний ярьсан болон утга учиргүй болно. Коринтын чуулганд хэлж. Коринтын чуулганыг бид нар ойлгож болно. Яг л Коринт хот бол тухайн үеийн Ромын дараа орох хамгийн том хот. Тэр хотод Афродита гэдэг нэг хайрын бурхны хамгийн том сүм байж байгаа. Тэнд 1000 эмэгтэй тахилч байж байгаа. Одоогийнхоор бол бие үнэлж. Тэгээд тэд нар чи өдөржин унтаж амарч хагаад орой нар жаргангоо хот руу буугаад ороод ирдэг бөөнд. Афродита бурхан тахилаа өргөөрэй гэж ороод ирдэг. Тэгээд наан бөөн худалдаа 8-ны бомб хот байхгүй тэр чинь 2 том тэнгисийн дунд байж байгаа. 2 том бомбтой. Том худалдааны замын хажууд байж. Тэнд ерөөсөө бүх юм өрнж. Өдөржин худалдаа 8 гэд мөнгөтэй болоо байж ангот баахан нөгөө тахилч нар нь ороод ир. За тэгэл шүнжин садар самаа завхаад. Тэгээ нөгөө бүх мөнгөө тэд нартаа хураалгачаад тэгээ дараа нь дахиад 8-аагаа игээд. Ийм хотод байгаа чуулган байхгүй Коринтын чуулган. Тэгэхээр нэг талаасаа тэд нарт ийм зүйл байгааг бид нар яг эвлэрч болохгүй гэхдээ ойлгож болчихно. Яг бол тийм бэкграундаас гарч ирж байгаа хүмүүс. Эфес бол арай өөр. Яг л энэ бага Азад байгаа чуулган. Хот нь ч арай өөр. Эфест бас адилхан Артемисийн сүм байгаа л да, маш том. Бас үржлийн бурхан. Гэхдээ Афродитаг бол арай гайгүй. Тэгтээ бас завхарсан. За. Гэтэ аль аль нь маш стратегийн түвшиц хотууд учраас Паул чуулган тарьсан. Тэр чуулганаа хүлээн олуулах гэж байдгаар хичээж. Тэгэхээр энд хоёр туйл харагдаж байгаа. Нэг талаас ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хууль дүрм, бурхны үг, бурхны хуулийг зэвсэг болгоод барьцсан ийм гаднаа зөвхт дүртэй боловч ийм зэвсэг болгоод барьцсан итгэгч нараа ийм удирдагч нар гараад ирсэн ийм асуудалтай Эфес чуулган байж. Нөгөө талд болохоор яг хит ирэх чөлөөтэй замбраагүй хин ч юу гэж хэлсэн тоодгүй ийм болцсон итгэгч нар байж. Тэг ийм хоёр туйл болсон чуулганы дунд Паул зогсож. Тэг аль алинд нь нэг л зүйлийг хэлж байгаа. Хайр байхгүй учраас ийм зүйл болж байгаа юм. Тэр өнөөдөр Христ итгэгч нар ч гэсэндээ заримдаа харах юм бол итгэгч нар олон жил цуглаанд явах хэрээр яг энэ хоёр туйлын дунд хэлбэлзэж эхэлж. Нэг хэсэг нь над эрхчлөө байна. Бурхан дотор би эрхчлөөтэй. Би юу идэж уугаа заалахгүй. Би ингээд бурхантайгаа аврагдсан. Би ингээд дураараа явна. Ийм бодлоо. Окей, эрхчлөөтэй. Гэтэ Паул хэлсэн тийм. Бүгд зөвшөөрөгдсөн. Гэтэ бүгд тустай биш гэж хэлж.
Бүгдийг би хийж болно. Гэхдээ аливаагаар ч би эзэмдүүлэхгүй гэж хэлж. Гэтэл заримдаа Христ итгэгчнэр бурхан надад эрхчлөөг өгсөн юм чинь би эдэн нуун, би наргин цэн, би дураараа гэж хэлэхдээ өөрөө ч мэдлгүй тэр зүйлдээ эзэмдүүлсэн явж байгаа. Тэр зүйлдээ эзэмдүүлсэн учраас тэр зүйл нь амьдралыг нь өөрийг нь гэр бүлийн чуулганыг нь хорлоод байгааг ч анзаарахгүй явж байгаа ийм хүмүүс байна. Тэгээд тэд нар Христийн эрхчлөө ярьж Коринтын чуулган ш. Гэтэл нөгөө талд айгүй ийм хатуу чанд итгэгч нар бас байж байгаа. Ингэж болохгүй, тэгж болохгүй. Тэгээ нөгөөдүүлийгээ яллаа те. Чи юм, чи тийм. Бид нар Ром загтал дээр ч гэсэн ярьсан шүү дээ те. Нөгөө захад ийм туйл байж. Тэгээд энэ хоёрын хаана бид нар ялах хэвээр, хаана бид нар зогсох хэвээр юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ хоёрын тэнцвэр дундуур бид нар маш тийм нарийн замаар алхах хэвээр болж байгаа. Есүс угаасаа л хэлсэн. Миний зам бол те нарийн зам, бартаатай гэж хэлсэн. Туйлшрах хамгийн амархан байна. Харин тэр торгон ирэмгээр алхах хамгийн хэцүү байна. Тэгвэл тэр ирэмгээр алхахад хүргэдэг ганц зүйл бол хэрэв бид нар Паулийн загтлуудыг хараад ах юм бол тэр амин сүнс нь ерөөсөө хайр байна. Хайр байх юм бол яг уу надад дураараа байх эрх нь байгаа ч гэсэн би өөрийгөө хайрлуул, гэр бүлээ хайрлуул, чуулганаа хайрлуул. Би тэр эрх чөлөөнөөсөө татгалзах ёстой болж байгаа. Хайр байгаа учраас хайрын улмаас. Би эрх чөлөөтэй гэж цээжэд хилдэд байхгүйгээр тийм. Гэтэл нөгөө талд бас хэрвээ хайр байх юм бол хичнээн би яг хууль гэдэг юм уу, Библийн итгэгч хүн ямар байх ёстой, ийм байх ёстой, тийм байх ёстой олон зүйл мэддэг байсан ч гэсэн хайр байвал би тэрүүгээр тэр мэдлэгээ яг бусдын эсрэг хэрэгсэл болгож ашиглах биш, харин яг бусдыг босгон байгуулахын төлөө яаж ашиглах уу гэдэг талаар бодож байна. Тэр энэ дундах торгон замын лууж нь бол хайр баг. Тэгсэн чинь нэг сони юм байна. Одоо бид буцаад түрүүний сэдв дээр очиж. Бид нар хайр гэдээ бодохоор ариун сүнсний үр жимсгээл бодох гээд. Тэгэд бид нар ариун сүнсний үр жимсгээ бодчихоор ариун сүнсний хийх ажил талаас нь л бодоод байдаг болохоос миний өөрийн зүгээс гарах хичээл зүтгэлийн талаар бодохгүй байгаа заримдаа. Гэтэл Паул энд хайрын тухай ярихдаа 3 чухал зүйлтэй холбосон байна. Цэвэр зүрх, сайн мэс чанар, хувиршгүй итгэл гэж хэлсэн. Энэ 3-аас гардаг хайр байхгүй учраас наад хүмүүс чинь хуурамч багш болчоод хуулийн багш гэж өөрийгөө заагаад ингээд чуулганыг хаглаад байгаамаа гэж хэлсэн. Тэр өнөөдөр би та бүхэндээ товчхон энэ 3 зүйлийн талаар хуваалцахыг хүссэн. Энэ 3 зүйл бидний амьдрал байхгүй бол бидний амьдралаас нөгөө хайр гарахад хэцүү болж эхэлдэг. Ариун сүнсний нөгөө хайрын үр жимс ургахад хэцүү. Бидний хөрс маш хэцүү болдог. Зүрх сэтгэлийн хөрс маань хатуу байна гэсэн. Тэр хамгийн ихэнд энд юу гэж хэлсэн бэ? Цэвэр зүрх гэж хэлсэн байна. Бурхан хүн хоёрт нэг том ялгаа байна. Бурхан хүний зүрхэн дотор юу байгааг харж чаддаг. Шууд хардаг. Газар дээр нь. Харин хүмүүс бид нар чаддаг. Хүн зүрхэн доторх байгаагаа нууж чаддаг, нуух гэж оролддог байна л да. Гэхдээ хүнээс нууж чадна. Гэхдээ Бурханаас нууж чадахгүй. Хүнээс нуухдаа богинохон хугацаанд нууж чадна, тэ? Урт хугацаанд нууж чадахгүй. Яагаад гэвэл хүний зүрхэнд байгаа тэр зүйл хүний толгоонд бодогддог. Хүний толгоонд бодогдож байгаа зүйл эрт өрөө хизээ нэгэн цагт үйлдэл болдог. Тэр хүн үйлдэлээрээ тэргүү зүрхэнд юу байгаагаа харуулдаг. Зүрхний бэлхлаар ам ярина гэж бид нэр ярьдаг. Тэр чинь бол зүрхэнд юу вэ? Тэрийгэ бодоод бодсныгоо ярьж байгаа. Тийм учраас Библиэд юу гэж хэлдэг вэ? Үр жимсээр нь таних тухай ярьж. Хүн зүрхэнд юу байгааг нь мэддэхгүй учраас. Гэхдээ ажиглал байвал урт хугацааны дараа тэр хүний зүрхэнд юу байгааг нь мэдэгдэнэ. Тэгэхээр бид нар хүний зүрхийг харж болох нь уу? Болох нь. Гэхдээ бурхан шиг шууд харж чадахгүй. Хугацааны дараа хардаг. Харин бурхан ялгаатай шууд хардаг. Тийм учраас хэрвээ бид нар санаж байгаа 1-р Самуэль 16-гийн 7 дээр Исийн хүүгүүд бурханы урдуур явхад Самуэль юу гэж боддог? Энэ бурханы хүн байна. Энэ л бурханы хүн байна. Бурхан хэлдэг үст. Би та нар шиг гаднахыг харддаггүй маа. Би зүрхийг харддаг юм. Тэгээд бурхан Давидыг хаан болгож сонгосон тухай ярьж. Хэрвээ бид нар Матай 5:8-ыг санах юм бол эзэн Есүс уулын сургаал дээр юу гэж хэлсэн бэ? Зүрхэндээ цэвэр ариун хүмүүс ерөөлтэй. Тэд бурханыг харах болно гэж хэлсэн. Амен. Тэр өөрөлдөл бидний зүрхийг цэвэрлэх нь бурхан өөрөө байна. Тэр цэвэрлсэн учраас тэр зүрхийг нь цэвэрлсэн хүмүүстээ бурхан өөрийгөө харуулдаг. Гэхдээ заримдаа бид нар сул дорой гим нүгэлтэй учраас
Бид нар өөрөө ч мэдлэхгүй тэр бидний зүрх яах вэ? Цэвэр биш болсон байдаг. Тийм учраас нэгэн цагт Бурхны өмнө за наадах чинь л миний зүрх сэтгэлийн дагуу хүн байна да гэсэн Давид яасан бэ? Бурхны өмнө нүгэл үйлцсэн. Тэгээ дуулал 51-р бүлгээр юу гэж залбирсан бэ? 51-ийн 10 дээр. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч гэж. Та миний зүрхийг хисопор угааж өгөөч гэж. Тэр сургаалт төгс 4:23-ыг харуул юу гэж хэлсэн? Зүрхээ урьдтан хамгаал амийн болгоод учир нь яах вэ? Түүнээс ундарддаг юм а гэж хэлсэн. Тэр энд зүрх маш чухал сэдэв байна. Итгэгч хүмүүсийн хувьд, Библийн хувьд маш чухал сэдэв байна. Хүний угт байж байгаа тэр зүйл учраас. Харин Паул энд юу гэж хэлсэн? Тэр зүрх цэвэр байх ёстой гэдэг тухай хэлж. Цэвэр байх тухай. Өнөөдөр улс төр гэж бужигнж дээ те. Одоо оюун урд нь огцор хамархан гэл ингээ те. Оюун урд нь яаж вэ? Яаж шалтгаан тоочоод одоо хүмүүс дургу байгаа юм те. Яг тэр хүний зүрхэнд юу байгаа нь ил болцсон байхгүй. Хамгийн анх шудраг 5 гэд явж хахад те. Шудраг хүн шиг л байсан ба. Тэ. Хугацаа өнгөрсөн одоо тэр яг тийм шудраг хүн биш нь тодорхой болж эхэлж. За мэдээж шүүхээр тодорхой бол. Өөрөөр би эндээс юу хэлэх гээд байна гэхээр хүний зүрхэнд байгаа зүйл хугацааны дараа ил гарч ирдэг. Тэгэхээр өнөөдөр яагаад нийгэмдэр хүмүүс бие бинийгээ хайрлахгүй байна вэ? Өнөөдөр яагаад хүмүүс нийгэмдэр тэ бие бинийгээ өрөвдөж инэрхгүй байна вэ? Хайр хаана байна вэ гэж асууж. Яагаад тэнд хайр байхгүй байна гэвэл яагаад гэвэл тэнд хүмүүсийн зүрх яах вэ? Цэвэр биш байна гэсэн. Өнгөн дээрээ цэвэр харагдах боловч яг хэсэг хугацааны дараа үйлдэл болоод ирэхээр тэр нь яах вэ? Тийм биш байсан нь илэрч эхэлж. Тийм учраас Паул энэ тэр хайр хаанаас ургадаг бай тухай хэлэхдээ цэвэр зүрхний тухай ярьсан. Тэр хайр цэвэр зүрхнээс гарах шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бид бас зүрх сэтгэлээ нэг өнгөж харж тэ. Миний зүрхний гүнд, миний сэтгэлийн мухарт юу байна вэ? Бузар муу, ёрын муухан байна уу? Эсвэл эзний өмнө чин сэтгэлээр амьдрах гэсэн тэр цэвэр зүрх байна уу гэдгийг бид нар өнгөж харж явах хэрэгтэй болж байна. Яг гэвэл тийм биш байх юм бол яах вэ? Эндээс хайр гарахгүй болж эхэлж. Хайрын үйлдэл байхгүй болж эхэлж. Хайрын юм шиг үйлдэл гарсан ч тэр нь эцсийн дүндээ миний эрх ашигын төлөө үйлдэл болчиход байдаг. Хайрын үйлдэл юм шиг боловч эцсийн дүндээ тэр нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигын төлөө үйлдэл болчиход байдаг. Ийм зүйл байж. Тийм учраас Паулын Тимотед хэлэхдээ хайрын тухай тэр хүмүүс хайраас холдсон, хайргүй болсон тухай хэлэхдээ тэр юг хайрыг цэвэр зүрхний хайр гэж хэлсэн. Харин бидний цэвэр зүрх сэтгэл цэвэр биш байгаа бол Бурхны авралаар бидний цэвэршүүлэгдэх боломж тэр юу гэхээр Есүс Христ рүү ирэх түүнээс гуйж тэ. Хэрвээ бид нар Үлс 15:9-ыг харах юм бол Иерусалимын зөвлөл болж байгаа. Тэн дээр харь үндэстнүүд итгэж болж болох тухай маргаа өрнөж явахад Петр босчроод хэлдэг. Бурхан энэ хүмүүст ариун сүнсээ өгөөд тэгээд тэдний итгэлээр дамжуулан зүрхийг нь цэвэрлээд тэгээд жинхэнэ итгэж болгосон учраас бид харь үндэстнүүдийг итгэгчээр хүлээн зөвшөөрөх ёстой гэж Петр хэлж. Тэр Петр юу хэлж байна? Бидний итгэл бидний зүрхийг цэвэрлдэг тухай хэлж. Бид нар Бурхан руу хандах үед Бурханы үг бидний зүрхийг угаадаг тухай Библи хэлж. Тэр өнөөдрийн хүртэл магадгүй бид нар зүрхэндээ ямар нэгэн үзэн ядалт, өс хонцон, эсвэл атаархал, эсвэл шунал, эсвэл тачаал юу байдгийг тээж явсан бол энэ хөрсөн дээрээс хайрын үйлс ургахгүй гэдгийг Библи хэлж. Харин тэр зүйлийг бид нар Бурханы үгээр Бурханаар цэвэрлүүлэгдэх үед тэндээс ариун сүнсний үр жимс ургаж бидний үйлчлэл сая хайрын үйлчлэл болох тухай Библи хэлж. Тэгэхээр бүгдээрээ тэ би нэг хайрлцгаая гэж хэл. Амен гэл тэ. Тэр бид нар биеийг хайрлах гэж байгаа бол эхлээд өөрлөгөө өнгөх ёстой болж. Миний зүрх эзний өмнө цэвэр байна уу? Бид нар биеийг гаднаас нараад юу нь бол мэдэхгүй л дээ. Бурхан биш учраас. Тэгэхээр та өөрөө л өөрийнхөө зүрхийг харж тэ Бурханыхаа өмнө та өөрөө л алхах ёстой болж. Хоёрдугаар тэнд юуны тухай хэлсэн бэ? Сайн мэс чанар гэж хэлсэн. Сайн мэс чанар гэж хэлсэн. Библиэлд мэс чанарын тухай чухал ойлголт байна. Тэгэхээр хоёр агуулгын хүрээнд Библиэлд мэс чанарын тухай ярьдаг. Ром 2:15 бидний хамгийн сайн мэдэх ишлэл тийм ээ. Энд юу гэж хэлсэн? За би уншиж.
Хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэнийг тэд ийхүү харуулж байна. Тэдний мэс чанарч хамт гэрчилж, бодол санаанч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг гэж хэлсэн. Өөрөлдвөл бурхан хүн болгоод мэс чанар гэдэг зүйлийг өгсөн байна. Итгэгч биш ялгаагүй. Мэс чанар гэдэг зүйл өгсөн. Библийн нэг агуулгын хүрээнд аваад үзвэл тэр мэс чанар нь юу вэ гэхээр сая уншигдчих. Хүний дотор бурханаас өгсөн хуулийн хэмжүүр. Юу болох уу, юу болохгүй, юу сайн, юу муу гэдгийг мэдэрдэг ийм луужин байна гэж. Одоо индикатор тий. Тэгээд яг буруу зүйл хийгээд байвал миний мэс чанар ажиллаж эхэлнэ. Өө чи буруу юм хийгээд байна шүү дээ гэж. А зөв зүйл хийгээд байвал мэс чанар намайг сайн байна, сайн зүйл хийж байна. Ийм ажилтдаг байна шүү дээ мэс чанар. Итгэж биш ялгаагүй. Тийм учраас хичнээн итгэж биш хүн ч гэсэн заримдаа бусдыг өрөвдөж хайрладаг л үстэй юм чи. Хүн л юм чинь. Эсвэл буруу зүйл хийчихэд гимшдэг үстэй. Би ямар буруу зүйл хийчихвэ? Яаж юм? Мэс чанар ажиллаж чинь тэр хүний дотор. Луужин ажиллаж. А энэ луужин алсуураа бол тэр хүнийг яах вэ? Бурхан руу хөтлөх ёстой. Ягаад гэвэл зөв буруугийн тэр эцсийн тэр шүүгч болсон бурхан руу тэр хүнийг хөтлөх ёстой. А гэтэл нөгөө талд яах вэ? Хэрэв бид нар нэг хуудас сэргүүлээд 1-р Тимот 4:1-2-ыг харах юм бол энд 2-р эшлэлээр хэлсэн. 1-2-ыг уншиж. Харин хожимын цагт зарим нь итгэлээ орхиж мэхлэх сүнснүүдэд чөтгөрүүдийн сургаалд анхаарал хандуулна гэж сүнс тодорхой хэлдэг. Тэд мэс чанараа хуйхлуулад хоёр нүур гарган ходол ярьдаг гэж хэлсэн. Тэрэнд мэс чанар нь яасан хүний тухай гарч хуйхлуулсан хүний тухай. Тэр мэс чанарыг энд нэг арьстай зөөрлүүлж штэ тийм үү? Зөөрлүүлвэл. Тэг хүний арьс чинь ингээд нэг халуун юм төрөхөөр мэдэрдэг үү штэ. Зөв бурууг мэдрээд. Хуйхлагдаад түлэгдээд сорвжоод хатуурчхаараа юм мэдрэхгүй, эвэршчихээр мэдрэхгүй штэ. Тэр ургийг мэдрэхээ болчихоо. Тэр энд нөгөө мэс чанар нь ажиллаад мэс чанарынхаа дуу хоолойг сонсохгүй явсаар байгаа тэр нь яах вэ? Бүр ингээд хуйхлагдаад юу ч мэдрэхээ болцсон хүмүүсийн тухай. Тэгэхээр нэг талаас мэс чанар гэдгийг би юу гэж ойлгох гээд байна гэхээр энэ бол Бурханаас итгэгч болон итгэгч биш бүх хүнд өгсөн тэр зөв бурууг ялгах лууж юм байна. Хүний мэс гэж бид нар ярьдаг үстэй тий. Итгэгч биш хүмүүс ч гэсэн мэддэг үстэй. Энэ өстэй хүний мэсгүй амьтан шүү. Тэр хүнд ч гэсэн мэс чанар нь сайн хүн ямар үйлдэл хийх үү, ямар үйлдэл хийхгүй байх уу гэдэг стандарт ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр Библиэд мэс чанарын тухай ярьж байгаа хоёр дахь агуулга нь яг энэ талаар хэлж байгаа. Юу вэ гэхээр яг тэр сайн мэс чанартай хүнээс шаардагддаг тэр стандарт, тэр төвшин, тэр хэв маяг, тэр үг, тэр үйлсээр амьдрах тухай ярьж байгаа. Тийм учраас 1-р Петр 3:16-г унших юм бол яг энэ агуулга явж байгаа. За би уншиж өгье. 1-р Петр 3:16. Энд юу гэж хэлсэн? Мөн сайн мэс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар бие авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгсэн зүйлдээ ичих болно гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл сайн мэс чанартай хүн гэж Библийн хүрээнд юу гэж хэлэх вэ гэхээр нэг талаас тэр сайн мууг ялгах мэс чанарынх нь мэдрэмж тийм үү? Мэдрэмтгий байгаа хүний тухай ярьж. А нөгөө талаас яг тэр сайн мэс чанартай хүнээс шаардагдж байгаа тэр нийтлэг хэм хэмжээний дагуу амьдарч байгаа хүний тухай ярьж байгаа. Тийм учраас Үйлс 23:1 дээр эсвэл Үйлс 24:16 дээр Паул байцаагдах болгондоо юу гэж хэлдэг вэ гэхлээр би энэ өдрийг хүртэл Бурханыхаа өмнө хүмүүсийн өмнө сайн мэс чанартай амьдрах гэж чадхаасаа чадахгүй хүртэл хичээж явсан юм а гэж хэлж. Орчин үед нөгөө индивидуалистик гэж хэлдэг. Хувь хүн лөө төвлөрсөн үзэл баримтлал өндөр хөгжсөн учраас мэс чанарыг цэвэр нөгөө хүний дотоод зөв бурууг мэдрэх мэдрэмжийн тухай болгож тайлбарладаг боловч тухайн үед бол энэ ч мөн нөгөө талд зөвхөн дотроо зөв бурууг мэдрээд яваад ах тухай биш. Яг тэр мэдэрч байгаа хэм хэмжээнийхээ дагуу амьдарч байгаа хүний тухай бас ярьж байна гэсэн. Тэгэхээр би яагаад энэ тухай ярьж байгаа гэхээр түрүүний бас жишээтэй адилхан. Энэ нийгэмдэр яагаад хайр байхгүй вэ? Яагаад хайр улам бүр хурж бүхэж олдохгүй болж байна? Яагаад гэвэл мэс чанар энэ тэндүү хуйхлагдсан байна. Тийм учраас яаж вэ? Хүмүүс сайн зүйл хийж байгаа, муу зүйл хийж байгаа ерөөсөө тоохоо байсан. Муу зүйл хийчээ тоохч би угаасаа ийм хүн гэх. Яг тэр хүний үйлдэл мууштай гэсэн бодол тэр хүний дотор төрөхгүй байгаа байхгүй. Тийм учраас угаасаа л тий бүгд л идэж гэнэ ууж гэнэ. Би ч гэсэн идэж байна гээл тий. Бүгд завшиж гэнэ, луурж гэнэ, авилгал авч гэнэ би ч гэсэн адилхан гэдэг.
Эсвэл бүгд салж ийн нийлж ийн би ч гэсэн адилхан ингээд нөгөө мэс чанар нь тэр хүний дотор ажиллахгүй болоод ирж байгаа учраас тэр хүн яаж зөв бурууд дүлий болж эхэлж. Зөв бурууд дүлий болоод ирэхээр яах вэ? Тэр хүний үйлдэл угаасаа яах вэ? Зөв буруу яригдахааргүй төвшний үйлдэлүүд гарч эхэлж. Ерөөсөө л заримдаа хүмүүс янз бүрийн аимшигтай гэмт хэргийн тухай сонсдог үстэй тий. Яаж хүн ийм зүйл хийдэг юм бэ? Яаж хүн ингэж хүүхдийн амьд хүрдэг юм бэ? Хүүхдийг хүчирхийлдэг юм бэ гэдэг. Яг л тэр хүний дотор байгаа нөгөө мэс чанар нь хуйхлагдаад ажиллагаагүй болцсон байж. Гэтэл Паул энд сонирхолтой нь итгэгч хүмүүст хандаад та нар сайн мэс чанартай байгаарай гэдэг тухай зааж. Яг тэгвэл та нар сайн мэс чанартай байвал тэндээс чинь хайрын үйлс гарна шүү гэдэг санаа хэлж. Хэрэв бид нар 1-р бүлгийн 10 дараагийн ишлэг 19-ийг харах юм бол 20-ыг харах юм бол Паул Тимотед ингэж хэлсэн. Та нар итгэл сайн мэс чанараа сахих гэж хэлсэн. Зарим нь үүнийг үл ойшоосноос итгэлэн сүрсэн хөлөг онгоцсон мэт болжээ. Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурхныг доромжлохгүй байхаас сургахын тулд би тэднийг сатаанд тушаасан гэж. Өөрөөр хэлбэл энд нөгөө мэс чанар нь хуйхлагдсан итгэгч нарын тухай гарч эхэлж. Бид нар бодохдоо итгэгч хүн л бол мэс чанар сайтай, итгэгч хүн л бол яг хөө сайн хүн гэж бид нар бодох гээд байна. Гэтэл тийм биш байна. Итгэгч хүмүүс дотор ч гэсэн мэс чанар нь хуйхлагдсан хүмүүс бас байж болдгийг Паул хэлж байгаа. Тийм хүмүүс Эфесийн чуулган дотор байсан учраас тэр хүмүүс хайр байхгүй. Тэр хүмүүсийн үйлдэлтэнд хайр байхгүй учраас тэд нар чуулганаа яг хагалж, хувааж, өөрсдийгөө өргөмжилж дүвийлж байсан. Тэгэд харамсалтай нь тэдний сайн таньдаг Александр, Хуменай магадгүй Эфес чуулган байгуулагдсанаас хойш хамт явсан тэр хүмүүс нь ийм зүйл хийсэн. Ямар ч мэс чанаргүй зүйл хийсэн. Итгэл нь бүр сүрсэн гэж хэлсэн. Тэгээ би тэднийг ятгаж сургахаа болоод юу гэсэн? Бүр ингээд хайсан. Сатан тушаасан гэж хэлж. Тэгэхээр заримдаа бид нар нэг ийм зүйлийг бодох гээд байдаг. Итгэгч хүн л бол ингээд айгүй сайн хүн. Итгэгч хүн л бол ингээд зүрхэн цэвэр. Итгэгч хүн л бол сайн мэс чанартай гэж бид нар бодох гээд байгаа. Энэ айгүй гинэн бодол. Ягаад гэвэл Эфесийн чуулган дотор тийм биш байгаа нь харагдаж байна. 10 жил усны дараа харагдаж эхэлж. Тэгээд тэдний дунд Александр, Хуменай болон олон хүмүүс тийм байсан. Тэгээ Паул дахин Тимотед хэлж байгаа. Сайн мэс чанартай бай. Сайн мэс чанарыг сахих гэж. Паул өөрөө ч гэсэн тэрийг дотроо өөртөө хэлж амьдрсан байна. Тийм учраас синагогийн өмнө зөвлөлийн өмнө харин удирдагч нарын өмнө байцаагтахаар очихдоо шууд л хэлж байгаа. Би хүмүүсийн өмнө болон Бурхныхаа өмнө сайн мэс чанартай амьдрах гэж хичээж ирсэн юм аа. Тэгэхээр би түрүү хэлж байна тийм ээ. Мэс чанар гэдэг бол нэг талаас хүний дотоод зөв бурууг мэдрэх лууж юм байна. Тэгэхдээ зөвхөн дотроо мэдрээд яваад байх тухай биш. Бас гаднаа яг тэр мэс чанарынхаа дагуу амьдрах тухай асуудал хэрэгжиж. Гэтэл яг хөө тэр хүний нэгдүгээрт доторх тэр луужин гимтээд тэгээ хоёрдугаарт нэгэн тэр луужин гимтсэн бол яг хөө үйлдэл нь тэртээ тэргүй яг хөө зөв бурууг ялгахгүй үйлдэл хийж эхэлж. Зөв буруу зүйлд мэдрэмжгүй болж. Хүн ямар зүйлд их анхаарал хандуулна тэр зүйлдээ мэдрэг байдаг. Бид нар Бурхны үгэнд анхаарал хандуулах тусам Бурхны үгээр бид нар угаагдах тусам бид нар зөв буруугийн тал дээр айгүй мэдрэмжтэй мэдрэг болж хувирдаг итгэгч нар. Тэр учраас яг өмнө нь юу ч биш юм шиг санагддаг байсан зүйлдээ бид нар дараа нь яг итгэж болсныхаа дараа имзэглэж яадаг. Яг бол энэ нөгөө мэс чанарт маань яг өөрчлөлт орж. Би улс төртэй юм жоох ойрхон ажил хийдэг. Тэгээ манай нэг найз байдаг л да улс төрт айгүй олон жил болсон. Тэгээ тэр хүн бол нэг улс төрийн юмар харсаар хагаад юм. Улс төрийн нюанс амар мэдрэмжтэй. Би бол ерөөсөө мэдрэхгүй. Тэгээд би тэр найзтайгаа юм ярьж хагаад гаднаас нэг хүн орж ирээд бас нэг улс төрийн хүн орж ирээд ярилцаад би бодохдоо зүгээр л ингээл ингээд тэгээд би нэг ингэж чинь тэр нэг тэгж чинь за гараа явж байгаа юм шиг л надад санагдаж байгаа байхгүй. Тэгэхэд манай нөгөө найз за энэ хүн чинь ийм ярьж чинь ингэж чинь цаагаараа ийм тоглолт хийх гэж байгаа хүн юм байна шүү дээ. Тэгэхээр над руу ийм бодол тарих гэж орж ирсэн байна. Энэ хүнийг цаанаас тэр ирүүлсэн байна. Одоо тэгэхээр бид нар ингэх гэж байгаа юм байна гэдэг ингээд миний бүр огт төсөөлөөгүй юмыг надад ярьж байгаа байхгүй. Тэгээ би тэндээс юу харсан гэхээр за энэ хүний тэр улс төрийн тэр мэдрэмж нь бол ингээд толцсон юм байна. Би бол огт мэдрэхгүй байгаа байхгүй. Яг тэрэн шиг зөв буруугийн тал дээр бүр огт мэдрэхгүй болсон хүмүүс явж байгаа байхгүй. Нөгөө талд. Бид нар болохоор имзэглээд байдаг, мэдрээд байдаг. Гэтэл яг нөгөө
мөс чанар нь цэвэр биш, бохирдоод сүүлдээ бүр хуйхлуулаад ирэхин цагт зөв бурууд мэдрэмжгүй болчих. Тэгээд ирэхээр нөгөө бие авч явах байдал, үйлдэж байгаа үйлдэл, ярьж байгаа үг яриа нь бүр ингээд авах юмгүй болж эхэлж. Харамсалтай нь эндээс харах юм бол Эфесийн чуулган дотор тийм итгэгч нар байсан, тийм удирдагч нар гарч ирж байгаа. Энэ нь юу хэлж ийм гэхээр итгэгч хүмүүс ч гэсэн анхааралтай байхгүй бол мөс чанар нь ажиллагаагүй болох боломжтой гэдгийг хэлж. Тэр би бас уриалж байна. Бид нар биений хайрлцгаая гэж ярихдаа бидний цэвэр зүрх сэтгэл цэвэр байна уу гэдгийг бид нар өнгөж харах хэрэгтэй. Мөн миний мөс чанар ямар вэ? Ажиллах ёстой төвшөндөө ажиллаж гин үү? Тэр төвшөндөө миний үг, үйлдэл, амьдрал байна уу гэдгийг харах хэрэгтэй. Гуравдугаарт хувиршгүй итгэл гэж хэлсэн. Хувиршгүй итгэлийн хайр гэж хэлж. Хувиршгүй итгэл. Гуравдугаарт тэдний итгэл яг уу хувирах үед итгэл яг уу ганхах үед хайр нь байхгүй болж эхэлж. Өнөөдөр нийгэмдэр ч гэсэн маш олон асуудал байна. Гэр бүлүүд гэдэг юм уу, салалт гэдэг юм уу. Тэгээ ярихлаар яг уу би энэ хүнд итгэхгүй, итгэж чадахгүй учраас би нэг хайрлаж чадахгүй. Энэ их талаас үнэн бохгүй. Ягаад тэгэхээр итгэл хайр хоёр чинь холбоотой байгаа байхгүй. Энд юу гэж хэлсэн? Хувиршгүй итгэлийн хайр. Тэр бидний Есүс Христэд итгэх итгэл заримдаа өөрөө ч мэдлгүй хувирдаг юм байна л да. Тэгээд ирэхлээр яаж вэ? Бидний амьдралд нөгөө үр жимс болсон хайр маань яг бас л байхгүй болж эхэлж. Тэгээд яг энэ Эфесийн чуулганд гарч байгаа шиг асуудлуудыг гаргаж эхэлж. Өнөөдөр би үрдийн гээгээ чуулган дээр гэж ярьж байгаа юм биш. Гэтэ айгүй олон цуглаан дээр айгүй олон чуулган эсвэл айгүй олон жил явцсан хуучин итгэгч нар дунд яг ийм асуудлууд байгаад байдаг. Айгүй хэцүү. Бүр ийм мэрэгжлийн болцсон итгэгч нар бол зүгээр заримдаа амар бүр итгэж биш хүнээс дор айгүй хэцүү байдаг. Та нар ер нь мэдэх бах зарим нь харьцаж үзсэн бол. Тэр яагаад тийм болгож ийм гэхээр тэр хүмүүс чинь нөгөө хайр нь байхгүй болчохороо маш аюултай зэвсгэлсэн ийм аюултай нөлөөлөгчд болж хувирж байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүсийг тийм болгож хувирахад нөлөөлж байгаа зүйл нь юу вэ? Тэр хүмүүсийн зүрх сэтгэл цэвэр байна уу гэдэг асуудал. Тэр хүмүүсийн мэс чанар цэвэр байна уу? Сайн мэс чанартай байна. Эсвэл хуйхлагдсан байна. Гуравдугаар тэдний итгэл өөрчлөгдсөн байна уу? Хിവэрэ байна уу? Анхны хайр те анх эцэнд итгэжсэн тэр итгэл хിവэрэ байна уу гэдэг асуудал байдаг. Тэгэхээр Галат 5:2-оос 6 дээр Паул Галатын итгэгч нарт бас ингэж хэлсэн. За Галатын итгэгч нар бол Эфесийн итгэгч нартай бас төстэй. Нөхдүүд бол бас л нөгөө хуулиар аврагдана гэж бодцсон. Хуулийн асуудалтай ингээ холбогдсон юм итгэгч. Тэгээ Паул хэлсэн. Хэрв та нар хослуулвал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. Хоцлыг хүлээн авсан хүн бүрд би дахин гэрчлээ. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн. Хуулиар зүтгэхийг оролдож буй та нарыг Христээс арилан нэгүслээс та нар Христээс арилж нэгүслээс салж унжээ. Учир нь бид сүнсээр дамжуулан итгэлээр зөвхт байдлын найдварыг хүлээж байна. Хослуулах ба гол ишлээ. Ис хослуулахын аль аль нь Христээр хүчингүй. Харин хайраар дамжин ажиллаж буй итгэл хамгийн чухал юм а гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бидний итгэл хэрвээ жинхэнэ бол, хэрвээ бидний итгэл хувираагүй бол эндээс заавал хайр гардаг гэсэн. Эндээс заавал яг үйлс гардаг. Тэр үйлс нь заавал хайрын үйлс байдаг. Тийм учраас Яков номон дээр юу гэж хэлсэн? Үйлсгүй итгэл үхмэл юм а гэж. Тэр үйлс нь зүгээр нэг итгэлийн үйлс төдийгүй нь бол хайрын үйлс байх тухай. За тэгэхээр энэ үрээд өндөрлөө. Тэгээ бид нар цаашаа Тимот номоос үргэлжлүүлээд бас олон зүйлийг суралцах болно. Тэгээ ямар ч байсан 3 зүйлийг би та бүхэнтэй хуваалцах та. Бүгдээр яг тэр нөхөр чи яг зүрхэн цэвэр биш байсан байж. Тэгэхээр бид нар бусдыг шүүх тухай би энд ярихгүй шүү. Та нар зөвөр байл. Харин бүгдээр өөр өөрсдийнхөө дотрыг өнгөж хар. Үнэхээр миний зүрх эзний өмнө цэвэр байна уу? Хэрвээ тийм биш бол эзний өмнө яг Давид шиг эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээ гэж. Та нар миний зүрхийг шинчилж өгөөч. Яг гэвэл миний зүрх үзэн ядалтаар атаа горслоор уур хилэнгээр дүүрэн байна. Та цэвэрлж өгөөч гэж бид нар залбирх хэрэгтэй. Яг гэвэл тийм зүрх сэтгэлтэй хүнээс хайр гарахгүй л гэж хэлж. Тийм зүрх сэтгэлтэй хүнээс хайр гарахгүй. Хайр гарахгүй байхад бид нар ингээл хүчлээл яваад байх тусам бид нар яг энэ Эфес дээр гарч байгаа хуурамч багш нар шиг чуулган дотор болон эргэн тойронд асуудал тарьсан хүмүүс л болж хувирч. Хоёр дахь хүчин зүйл
Мэс чанарын тухай яригдчих. Цэвэр мэс чанарын тухай. Хэрэв бидний мэс чанар цэвэр биш бол, хэрэв бид нар Бурхны эмзэглэж байгаа зүйлд Бурхантай адилхан эмзэглэхгүй байгаа бол, Библийн зөв буруу гэж хэлж байгаа зүйл бидний хувьд зөв буруу юм шиг санагдахгүй байгаа бол бидний мэс чанар гажуудсан байна гэсэн. Тэгээ бид нар нэг л мэдхэд тэр гажуудсан мэс чанарынхаа дагуу яах вэ? Үйлдэж эхэлж. Би энэ хүний чинь ийм хүн гэж бодсон чинь ийм хүн байсан юм уу гэж бид нар гайхдаг үсттэй. Эсвэл энэ хүн ч уг нь ийм хүн байгаагүй юм да, ийм болчихжтэй. Хүний мэс нь ингээд өөрчлөгдчихтэй гэж хөгшчүүл ахмадууд ярьдаг үсттэй. Итгэгч хүн ч гэсэн тийм зүйл болтгол байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлийн тухай ярьж. 3 дугаарт итгэлийн тухай. Тэр итгэл маань хувиршгүй байж, үйлстэй байж энэс хайр гарах тухай. Тэгээ энэ 3 зүйлээс хайр гардаг тухай. Тэгээ би нэг гайхамшигтай зүйлийг хэлээд дуусмаар байгаа. Юу вэ гэвэл хамгийн гайхамшигтай нь Бурхан бидний зүрхийг цэвэрлж өгдөг. Амен. Бурхан бидний мэс чанарыг бас яах вэ? Цэвэрлж өгдөг. Хэрвээ бид нар Еврэ 4:14 дугаар эшлэгийг унших бол хэлсэн. Мөнх сүнсээр өөсөвгүй өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь мэс чанарыг маань үхлийн үлсээс цэвэрлэж амиж Бурханд үйлчлүүлнэ шүү дээ гэж хэлж. Өөрөлд Есүс Христийн цус, Есүс Христ бидний мэс чанарыг хүртэл угааж цэвэрлэдэг тухай хэлж. Дээрээс нь Есүс Христ биднэрт яах вэ? Жинхэнэ итгэлийг өгдөг. Яг бол тэр бол итгэлийн зохиогч. Еврэ 11 дээр бүлгээр хэлсэн. Итгэлийн эхлүүлэгч гэж байна. Тэгэхээр эндээс 3 зүйлийг сурлаа. 3 зүйлээр бүгдээрээ өөрсдийгөө шалгая. Зүрх сэтгэлээ, мэс чанараа, итгэлээ. Энэ зүйл ямар нэгэн асуудал танд байгаа юм шиг ариун сүнс сануулж байвал Есүс Христээсгүй. Эзэн минь, та цэвэрлэдэг шүү дээ. Та угаадаг шүү дээ. Та шинчилдэг шүү дээ. Та шинчилж өгөөч гэж. Яг энэ зүйлс бидний амьдралд байгаа цагт энэ өөрөө бидний итгэлийн амьдралаас хайрын үйлс гарах хөрс нь болдог гэсэн. Яг тэр хөрснөөс бид нэр бие бинийгээ хайрлах тэр хайрын үйлс ундрна. Энэ хөрсөн дээр ариун сүнсний үр жимс бүр илүү ихээр ургана гэсэн. Энэ зүйлээ бид нэр хянаж эзний өмнө ирж яах нь яг ариун сүнсний үр жимс бидний амьдралаас ургахад бидний оруулах хувь нэмэр байхгүй. Бидний хийж чадах зүйл. Амен. Тэгээ бүгдээрээ хамтдаа залбирая. Тэгээд үнэхээр ариун сүнс танд юу сануулж байгаа тэр зүйлийг бариад эзний өмнө хамтдаа залбирцгаая. Тэгээ эзэн минь үнэхээр Коринтын итгэгчид ч эсвэл Эфесийн итгэгчид ч ийм хоёр янзын туйлд аль нэг талд явж байгаа бол та өөрийн хайраар бидний замыг та залруулж, чиглүүлж өгөөч гэж залбирая. Хэрэв бидний амьдралд хайр байхгүй байгаа бол эзэн минь шалтгаан нь юу вэ гэж миний зүрх сэтгэл, миний мэс чанар, миний итгэл өөрчлөгдсөн, бохирлогдсон, бузардсан зүйл байна. Эзэн та сануулж өгөөч. Ариун сүнсний хүчээр та угааж, шинчилж өгөөч гэж хамтдаа энэ цагт эзний өмнө залбирцгаая. Эзэн Есүсээ танд үнэхээр баярлалаа. Та биднийг хайрлаж, өөрийн хайраараа биднийг өдөртөн чиглүүлж, өнөөдрийг хүртэл дагуулan явж байгаа учраас танд баярлалаа. Та хайрынхаа улмаас бидний төлөө амиа өгсөн. Та хайрынхаа улмаас эзэн та биднийг уучлж, өршөөж, нэгүүлсээр өнөөдөр ч гэсэн биднийг угаан цэвэрлсээр байдаг учраас тандаа баярлалаа эзэн. Тийм эзэн бурхан минь үнэхээр Эфесийн чуулганы итгэгч нарт байсан энэ асуудлаар дамжуулаад бид нар өнөөдөр өөрсдийнхөө амьдралыг үр тэнгэр чуулганы итгэгчид бид дор бүрнээ өөрийнхөө итгэлийн амьдралыг бас нэг өнгийж харахыг хүсэж байна. Тиймээс үр тэнгигээ чуулган даяараа бид таны өмнө хайраар дүүрэн, хайрын үйлсээр дүүрэн тийм итгэгчид байхыг хүсэж байна. Эзэн бурхан минь үнэхээр бидний амьдралаас хайрын үйлсийг ургуулхад тэр шаардлагатай хөрс болсон. Тэр цэвэр зүрхийг та бидэнд өгөөч. Хэрвээ бидний зүрх таны өмнө цэвэр биш байгаа бол та шинчилж өгөөч. Учир нь та бидний зүрхийг нэвт хардаг учраас та угааж, та ариусгаж, та цэвэрлэж өгөөч. Үнэхээр Давид хаан таны өмнө залбирч, эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч гэж залбирч байсан шиг. Бид энэ цагт таны өмнө ирээд эзэн минь үнэхээр нэг л мэдхэд миний зүрх энэ ертөнцийн зүйлсээр дүүрсэн байна эзэн гэж. Нэг л мэдхэд миний зүрх энэ ертөнцийн хүмүүсийн зүрхэнд байдагтай адил зүйлээр миний зүрх дүүрчихсэн байна эзэн минь. Та угааж өгөөч гэж бид энэ цагт таны өмнө залбирч байна. Та өөрийн хайраар, өөрийн үннээр та дүүргэж өгөөч гэж залбирч. Эзэн минь үнэхээр бидний мэс чанарыг та бас хараач. Эзэн минь үнэхээр яг таны биднийг яг ямар байгаасаа гэж хүсэж байгаа яг л тэр хэм хэмжээнд бид нар байхын тулд бидний мэс чанар ч гэсэн таны өмнө цэвэр байгаасаа гэж бид нар хүсэж. Бидний дотоод бодол санаа, үзэл бодол маань ч гэсэн
бас тэр бодол санаанаас гарч байгаа үйлдэл маань ч гэсэнд яг л тэр цэвэр мэс чанарын хэм хэмжээнд нийцсэн байгаасаа гэж бид нар хүсэн залбирч. Хэрвээ тийм биш байгаа бол та биднийг өөрчлөн шинчилж өгөөч. Үнэхээр Еврей номонд бичигдсэнчлэн та өөрийн цусаараа бидний мэс чанарыг угаан сэвэрлэн ариусгаж өгөөч. Тиймээс бидний үйлсийг та мэс чанартай яг л итгэж биш хүмүүс харсан ч гэсэн хүний мэстэй хүн байна гэж хэлэгдэх үз. Тийм хүмүүс болгон биднийг амьдруулж өгөөч гэж танаасаа залбирч. Эцэст нь бид нар танд итгэлээ өргөж, эзэн минь ээ, үнэхээр нэгэн цагт нэгэн эцэг таны өмнө ирээд итгэлгүй байдалд минь туслаач гэж хашгирч байсан ш. Бид бас таны өмнө ирээд залбирч, эзэн та биднийг хэрвээ итгэлгүй байгаа бол, итгэл минь хувирсан байгаа бол, итгэл минь сүлдсэн байгаа бол, итгэл минь эргэлдсэн байгаа бол та өөрийн үгээр дамжуулан итгэлээ бэхжүүлж өгөөч. Тиймээс бидний амьдралыг итгэлийн үйлстэй, тэр итгэлийн хайртай тэр амьдрал болгож шинчилж өгөөч гэж танаас залбирэн гуйж. Тиймээс үрдийн гэгээчүүд бид бөөндөө хамтаараа нийтээр таны яг л тэр хүслийн дагах чуулган байж, таны тэр хайраар удирдуулсан, хайраар хөтлүүлсэн, хайраар бусдаа ивэл болсон, хайраар таныг гэрчилсэн тийм итгэгчид, тийм чуулган болохыг хүсэж байна эзэн. Ариун сүнс бурхан минь та бас бидний дотор ажиллаарай. Бидний зүрх сэтгэлийн хөрсөн дээр та өөрийн гайхамшигтай үр жимсүүдийг ургуулж өгөөрэй. Тэгэхгүй бидний амьдрал таны хайрын үр жимсээр бас дүүрэн байгаасай гэж танаас тусламж хүсэн залбирч байна. Тандаа талархаж, гуйл залбирлаа тандаа өргөж, бас зүрх сэтгэлээ тандаа өргөж, мэс чанараа тандаа өргөж, итгэлээ тандаа өргөж, Есүс Христийн хүч чадалтай нэрээр өргөн даатхан залбирч байна. Амен. Эзэн та бүгдээ их болтугай. Баярлалаа. Үнэхээр бид нар захтансан газар нь майжваа гэдэг шиг яг л бидэнд ус агаар шиг хэрэгтэй.